гадагшаа гадаад улс руу валютаа гаргах биш. Гадаад улсаас бид нар дотооддоо валют оруулж ирэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах. 13 жилийн нүүр үзэж олон зуун хүний судалгаа, шинжилгээ, хөдөлмөр шингэсэн төсөл учраас бид баримт нотлогоотойгоор төслийн хамгаалгаар тайлбар өгөх гэж байгаамаа. Нэгдүгээр орлогч дарга даваа далаа гэж хүн байлаа. Уг төсөл нь 16 тэрбум 900 сая төгрөг байсан. Энэ мөнгийг юунд зарцуулах тендер вэ гэхээр тэр ямар ч мэдээлэл байхгүй ийм компани байдаг. Зөвхөн зөвлөх үйлчилгээний консалтинт компани байдаг. Монгол улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр одоо нэг өсөндөө татвар төлөгчдийн мөнгөөр хүүтгэнэхгүйгээр гэсэн үг л дээ. Тендерт оруулсан зурган дээр зарим нэг юм дутуу үлдэх жишээ нь. Хөрөнгө оруулалтын 80% нь улстай үлдэж дотооддоо эргэлдэх ийм төсөл байгаа. Улаанбаатар хотын давхар замын төсөл. Өнөөдөр та бүхэндээ Улаанбаатар хотын давхар гүүрэн замын тэнгэрийн дойрог төслийг товч бөгөөд тодорхой танилцуулах гэж байна. Миний бие ганц зориг өвгтэй Тамир, уг төслийн ерөнхий менежерээр ажилладаг. За манай төслийн ач холбогдол давуу тал буюу одоо нийслэлийн удирдлагуудтай засгийн газраар хэрхэн орж, хэрхэн юу тууж одоо 10 хэдэн жил өрнөснийг одоо өнөөдөр үгээр илэрхийлж одоо та бүхэндээ товч тодорхой хариулт болгож өгөх гэж байгаамаа. За манай төсөл нь 2013 онд Монгол улсын зөвлөх инженер Атар баяр гэж хүн санаачилсан. Уг төсөл дээр манай удирдагч буюу удирдахжсэн төслийг удирдахжсэн Атар баяр гэж хүн маань оюуны өмчийн гэрчлэгээ гаргуулж өөрийнхөө зохиогч эрхийг баталгаажуулсан байгаа. За манай төсөл 13 оноос хэрэгжиж бид нар одоо баг хамт олноороо ярилцж байгаад 2016 онд уг төсөл маань яг эхэлж албан ёсоор биелэлээ болсон бидээ. За 16 оноос хойш бид нар судалгаа, шинжилгээ, макет, зураг төсөл, наривчилсан судалгаа бүх зүйлийг бол хийж ирсэн. Улаанбаатар хотод маань одоо машины төвжирэл их хэмжээгээр бүр тэг зогсоход хүрж байгаад бидэд одоо нэг харамсаж уг төслөө гацаахгүй явуулах хүсэлтийг засгийн газарт удаа дараа тавьж олон засгийн газрыг өргөдсөн байгаа. Манай төслийн гол концепцийн санаа нь одоо дан ганц бид нар бетон юм барих гэдэг биш. Хамгийн чухал нь тойрог зам гэдэг нь өөрөө мөнхийн хөдөлгөөнтэй буюу зогсолтгүй үргэлжлэх хурдаар явж иж машин төгжрөхгүй явна нэгдүгээр. Хоёрдугаарт гэх юм бол уг зам нь хуучин их тойрог буюу яг одоо явж байгаа зам дээр л тараасаа давхарлах гэж байгаа. Тэрнээс биш бид нар одоо уг замыг өргөтгөөд шинжлэх гээд байгаа юм биш. Угаасаа Монгол улсад одоо инженерчлэл зам дээр байхгүй, явах газар зайч байхгүй. Хууль тогтоомжоо яагаад тэгэхээр барьдаггүй. Тухайн явж байгаа авто зам маань эдэлбэр газраас 50 метрийн зайд байдаг. Одоо манайх замыг одоо нийслэлийн удирдлагууд ерөнхий инженерүүд нь замыг өргөтгөж инженерчлэн гэж ярьж байгаа. Одоо тийм инженерчлэх завсар байхгүй. Одоо явган хүний замыг бид нар яагаад ч тийшээ одоо автозам болгож болохгүй. Тийм учраас бид нар давхарлаж буюу гүүрэн байгууламжаар энийг шийдэх боломжтой. Уг гүүрэн байгууламж нь өөрөө 14 орц гарц замтай нийт 28 орц гарцтай гэсэн үг. Тэгээд эхний ээлжинд бид нар энэ тойрог замыг их тойрогоор бид нар хүрээлүүлж байгаа. Уг их тойрог чинь хуучин үедээ бол одоо Улаанбаатар хотын төгжрлийг задлах үүрэгтэй ийм тойрог хэлбэрийн их тойрог гэж зам байсан. Бага тойрог нь бага төгжрлийг шийддэг. Энэ төгжрлийг дийлэхгүй их тойрогоор төгжрлээ тойрогоор задлана гэж анх инженерчилж энийг хийсэн бид энэ замыг. Бид нар юг замыг одоо ямар ч ачаалал нь одоо дийлхэ байсан. Энэ зам чинь тойрог хэлбэрээр хотын төгжрлийг задалдаг байсан зам чинь одоо дайрын өнгөрдөг уулзвар зам болсон. Одоо эндээс зүүн талаас баруун талаас одоо энэ хүйн замаар дайрж өнгөрөөд байгаа. Тэгээд тэн дээрээс нийт айгүй их төгжрэл буюу одоо тэг зогсолтыг бий болгож цаг хугацаагаар бид нар их хохирч байгаа ард иргэд. Тийм учраас одоо манай энэ давхар гүүрэн замын гол агуулга нь ерөнхийдөө давхар гүүрэн байгууламжаар эхний 13 км буюу их тойрогоо давхарлаад хоёрдугаар ээлж нь хотынхоо 5 тишээ салгаж гаргаж байгаа. Үүгээрээ ялгаатай. Тэгэхээр бид нар нэгдүгээр одоо энэ 13 км замыг бүтэн нэг тойроход нийт бид нар 5-аас 10 минут явна гэж. Бидний хийж судалсан шинжилгээнд дээрээс харахад бол нийт 46.5%-аар буурна гэж бид нар тогтоосон. Энийг юугаар нотолдог вэ гэхээр бидэд энийг зөвхөн хувь гаргаж процент ярьж бид нар юу байгаагүй. Яагаад гэхээр Монгол улсын зөвлөх инженерүүдтэй бид нар хамтарч ажилласан гадаадд хүмүүстэй судалгаа шинжилгээ хийсэн. Дээрээс нууг зургийг одоо Монгол улсын зөвлөх инженер Даваа Сүрэнгаа гэж хүн энэ тараасыг зурж өгч ирсэн бид нар анх ярилцаж яаж явах боломжтой.
хамгийн боломжит хувилбар нь энэ юм а гэж бидэд дүгнэлтэнд хүрсэн. Бид нар энийг яаж 46.5 гэж ярьж байгаа юм гэхээр одоо энэ дэр бид нар юу яасан байгаа. Урьдчилсан тэзүүн дээр хөдөлгөөний эрчмийн судалгааг бидэд жил болгон шинжилж хийдэг. Төсөл дээр тэзүү дээрээ гэсэн үг. Одоо энэ дээр гэхэд цагаараа байгаа. Одоо өглөөний оройн 6 цагаас оройн 7 цаг инх тайвны өргөн чөлөө баруун дөрвөн замын уулзаараа хичнээн машин нэвтэрч өнгөрч байгаа гэх мэтчлээ. Бүх замд бүх тараас дээр цаг өглөө өдөр орой гэсэн эрчмийн хөдөлгөөний судалгаа хийдэг бидэд. Ингэжж бидэд энэ дээрээс тоог гаргаж өөрсдөө бодож олон хүмүүстэйгээ ярилцаж дүгнсний үтсэн дээр за одоо нийт энэ замаар хэдэн машин явж байна. Ингэж 46.5% буурах магадлал ярьж байгаа. Дараа нь наривчсан судалгаагаар наривчсан тоогоо гаргана гэж бидэд тооцоолж байгаа. Бидэд засгийн газар Монгол улсаас нэгж төгрөг гаргахгүйгээр одоо нэг өсөндөө татвар төлөгчдийн мөнгөөр хүүтгэнэхгүйгээр гэсэн үг л дээ. Өөрсдөө дотоод гадаадын нөөц бололцоогоор уг төслийг хийж явуулж ирсэн. Цаашдаа ч тэгж явуулах одоо саналаа удаа дараа засгийн газарт бол тавьсан байгаа бидэд. Гадагшаа гадаад улс руу валютаа гаргах биш. Гадаад улсаас бид нар дотооддоо валют оруулж ирэх, эдийн засгийн эргэлтэнд оруулах одоо манай төслийн гол зорилго байгаа. Ингэснээр яах вэ гэхээр 4-5 мянган аж ахуй нэгж ажилчид буюу манай иргэд дотооддоо ажиллах бүрэн боломжтой. Тэгээд хөрөнгө оруулалтын маань 80% нь дотооддоо эргэлдэх учраас энэ маань эдийн засгт маш том эргэлт болох болов уу гэж бид нар бас тооцоолж байгаа. За манай уг гүрэн байгууламж маань монорейл буюу нийтийн тээврийн асуудлыг шийдэж байгаа. Ингэснээр бид нар нэгдүгээр игнэгээр явж байгаа автобусны төвжирэл. Дээрээс нь явган хүний гарц гэж нэг юм байна. Тэрэн дээр их аваар усл болдог. Үүнийг бид давхар шийдэж олон агуулгаар энэ төслийг бид төвжирлийг бууруулах зорилгоор бид нар одоо шийдсэн байгаа. Ингэснээр энэ нийтийн тээвэр маань зогсолтгүй үргэлжилж яг зам шигээ бидэд зогсолтгүй үргэлжилж хүн буух газараа буух, суух газараа буух учраас гүүрэн байгууламжийг шийдсэн. Ингэснээр гүүрэн байгууламжийг яагаад шийдсэн бэ гэхээр нэгдүгürt хүмүүс зам гарч одоо зам тээврийн ёслол болохгүй. Хоёрдугаарт гэрлэн дохион дээр хүмүүс удаж цаг өрөхгүй. Манай нийслэлийн инженерүүд замыг төвжирлгүй болно инженерчлэл хийхдээ олон түвшинд уулзвараар шийднэ гэж ярьж байгаа. Энэ маань өгтөө бол энд харагдаж байгаагаар манайх хийгдсэн байгаа. Хоёрдугаарт олон түвшинд уулзвар гэдэг маань өөрөө гараад буцаад нөгөө нэгдүгээр түвшинийхэн зам руу буцаж төвчирдэг. Манай концепт төсөл болохоор өөрөө зогсолтгүй үргэлжлэх буюу infinity гэсэн үг л дээ. Энэ өөрөө тойрог хэлбэр болохоор тэгэд бууцуултаараа буул илүү төгжрлийг цагийг хэмжиж явж яваараа давуу талтай. 13 жилийн нүүр үзэж олон зуун хүний судалгаа, шинжилгээ, хөдөлмөр шингэсэн төсөл учраас бид баримт нотлогоотойгоор төслийн хамгаалгаар тайлбар өгөх гэж байгаамаа. Бид нар 1 жилийн хугацаанд одоо хин нэг хүнд хулгайд алдмааргүй байгаа учраас бидэд одоо баримтаар сайхан дэлгэрэнгүй яахыг хичээж байгаа. За уг юм дээр нь хөтөлбөр тусгуулах тухай гэж одоо энэ 2019 онд төрийн байнгын хорооны дарга Бямб цогтгоон дэмжлэгийн бичиг байна. За 16 онд гэхэд зам тээврийн яамны сайд байсан Гамбат гэж хүний бичиг байна. Нийслэлийн удирдлагууд албан бичгээр манай компанитай төслийн нэгжтэй уулзах хүсэл тавьсан байдаг. Тэр шаардлагын дагуу бидэд очиж уулзаж санал хүсэлтэд солилцсон байгаа. За уг уулзалтан дээр төслийн нэгжийн захирал Баатар гэж хүнтэй буюу тэдний хамт олонтой ажлынхантай уулзсан байгаа. Инженер, ерөнхий инженер, нийслэлийн ерөнхий инженер гэх мэтчлэн 4-5 өнөө бүрэлдэхүүнтэй уулзаж 2-3 цагийн уулзалт хийсэн байдаг. Уг уулзалтаар бол энэ төслийг явуулах боломжгүй гэж дүгнэлт гарсан. Яагаад вэ гэхээр хувийн компани энэ том төслийг ганцаараа хувьчилж болохгүй гэж хэлсэн. Шаардлага дээр. Яг ямар зориулалттай нийслэлээс зарлагдсан төсөл вэ гэхээр одоо төслийн хүрээнд Улаанбаатар хотын их тойргийн гудамжны автозам гэж байгаа. За одоо ингэж эдгээр яг энэ дээрээ манай тараасыг бүгдийг дурдсан байгаа. Гэхдээ тендерт оруулсан зурган дээрээ зарим нэг юм дутуу үлдэх гэх жишээ нэ. Уг төсөл нь 16 тэрбум 900 сая төгрөг байсан. Энэ мөнгийг юунд зарцуулах тендер вэ гэхээр тэзүү боловсруулах, урьдчилсан тэзүү гэсэн үг тийм ээ. 3D дүрсжүүлэх, Улаанбаатар хотын төвийн хэсгийг макетжуулах гэх мэтчлээ. Манай төсөл энийг 13 жилийн хугацаанд бүх судалгаа шинжилгээ, хөдөлгөөний эрчмийн судалгаа хийж байж болох бүх судалгаа хийсээр ирсэн. Жил болгон шинжилдэг судалгаагаа. За ийм төслийн хүрээнд эдгээр тендер зарлаж 16 тэрбум 900 сая төгрөг хятадын компани, туршлагагүй компани төгсөн бай тээ. Одоо энэ компанийн судлаад үзвэл интернетээр
ямар ч мэдээлэл байхгүй ийм компани байдаг. Зөвхөн зөвлөх үйлчилгээний консалтинг компани байдаг. Манайд одоо бүх судалгаа шинжилгээ бүх юм хийцэн байна. Нийслэл яаж хамтрах вэ гэсэн нийслэл бол ерөөхдөө хамтрахаас татгалзсан хариу ирсэн гэдэг. Мөн үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр манай төсөл 20 он тогтоолно гарсан төсөл. Концессор орсон төсөл баггүй юу? За тэгэхээр 20 он тогтоолно гараад 3 сард гараад буцаад сонгуулийн буюу улсын хурлын сонгуулийн өмнө буцаага тогтоолоо судалгаанд буцаасгаа гэсэн гэдэг. Одоо судалгаанд буцаасгаа гэдэг утга нь болохоор манай төсөл бүрэн хаагдчихаг байгаа гэсэн үг. За уг 16 тэрбум төгрөг нь улсын төсвөөс гарч байгаа буюу татвар төлөгчдийн мөнгөөр урагшаа хятад руу шилжсэн байх хэвээр. Одоо энэ гэхээр гадаад руу бид мөнгө урсгалаа валюта гаргаад ирэх гэсэн үг. Тийм учраас манай төсөл маань өөрсдөө гадаадаас буюу гадаадын хөрөнгө шууд хөрөнгө оруулалтаагаар 100% гадаадаас валют оруулж ирэх төсөл байгаа даа. За ингэснээр одоо хөрөнгө оруулалтын 80% нь улстай үлдэж дотооддоо эргэлдэх ийм төсөл байгаа. За үүгээс тогтохгүй манай төсөл маань үе үеийн засгийн газрыг дамжиж ирсэн 13 оноос хойш. За энэ дээр ихэд одоо албан юун дээр бичгэн дээрээ одоо энд 17 онд нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий газар гэж байна. Энэ дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж байна. Одоо энэ дээр хэрэг засгийн газрын хэрэг эрхлэх газар гэж байна. Одоо энэ дэмжих бичиг маань үндсэндээ үе үеийн засаг энийг дэмжсээр ирсэн. Манай төсөл 2020 онд концессор засгийн газрын хурлаар орж 20 он тогтоолно гарсан байдаг.